Гендрийн эрхтгч байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө. За гендрийн асуудал бол аль нэг салбар хүрээнд дангаараа шийдэх боломжгүй салбар дундын хамтын ажиллагаа зохицуулалтаар шийдэгддэг юм асуудал байдаг. За тийм ч учраас гендрийн үндэсний хороо Монгол Улсын ерөнхий сайд өөрөө тэргүүлдэг. Гендрийн үндэсний хороо гендрийн тэгш байдлыг хангах асуудлаар салбар хоорондын зохицуулалтыг хангах үндсэн чиглэлтэй байгууллага. За энэ чиглэлийнхээ хүрээнд дараагийн 10 жилд үндэсний түвшинд хэрэгжүүлэх гендрийн стратеги төлөвлөгөө боловсруулан гаргаад байна. За энэ стратеги төлөвлөгөөний хүрээнд бол сүүлийн үед дэлхийд дахинд болон Монгол улсад тулгамдж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, цахим хөгжилтэй холбоотой гарч ирж байгаа зэрэг шинэлэг асуудлуудыг бол тусгаж өгсөн. За түүнээс гадна нэг онцлог нь бол ялангуяа орон нутгийн түвшинд салбарын нэгж байгууллагуудын түвшинд ажиллаж байгаа хүмүүс болон иргэдэд хүрсэн тэдний амьдралд бодиттой өөрчлөлт гарах үец ийм үйл ажиллагаануудыг бол илүү тусгаж төлөвлөж өгсөн байгаа. За энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гендрийн эрхтгч байдлыг хангах тухай хуулийн хүрээнд чиглэл хүлээсэн төрийн байгууллагууд бүгдээрээ хамтарч оролцож ажиллах ийм баримтж байгаа.